Эрхэм үзэгч та бүхнийхээ амрыг ирэн мэдчлээ. 7 хоног бүрийн энэл өдөр үзэгч та бүхэнтэй учран залгадаг, дуулах студийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлгийн маань ээлж шинхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн эхэнд бид 2016 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албанд татагдан ирсэн цэрэг дайчдынхаа сэтгэлдлээс хүрэх гэж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэргийн албанд татагдан ирсэн цэрэг дайчдын цэргийн амьдралын эхний өдрүүд гэдэг сонирхон. Яг энэ цаг мөчид эх орны өнцөг болон бүрт олон зуун шинэхэн байлдагчид хуваарлагдсан очсон тус тусын ангидаа болон цэргийн анхан шатны сургалт бэлтгэлдээ дасах гээд хичээн зүтгэж чармааж байгаа нь дамжиггүй. Энэ удаад бид Зэвсэг түвшний тэг 15 дугаар ангид аль хахаар хуваарлагдсан байлдагчтайгаа уулзуулж байна. Энэ цэрэгт ирээд бол ер нь жоохон сонирн байсан. Бүх юм нь командтай тий. Тэгээ бүх юм нь зэрэг. Тэгээд цагийн цагтаа цагаараа байнга ажиллана. Цагаа амар сайн барьдаг болж байгаа. Ирээснээс хойш нэг 20 тонжийн 22 маяр. Тэгээд ер нь бол надад ер нь бол одоо аймаг таалагдж эхэлж байгаа л да. Анхандаа бол жоохон эвгүй байсан. Цэргийн алба гэхээр нь жоохон хүнд байж магадгүй өдргээл. Тэгээд сүүлдээ ингээл цэргийн албанд аймаг дасаал их сайхан одоо санагдаж байгаа. Өмнө нь бол нэг жоохон гүүгэл амьсгаадаг байсан. Тэгээд шатшаат дэшээ нэмэгдээд ер нь амьсгаатгаа болж байгаа. Тасаг зэрэг зэрэг тулаа. Цэргийн дарга нартайгаа харьцаж ярих, дэг журмандаа дасаагүй шин цэрэг гэдэг энгийнээр амьдрах амаргүй. Тэдэнд хамгийн ихэнд сайн сурах зүйл бол алдаа мадаггүй бүхнийг зэрэг гүйцэтгэх явдал юм. За цэрэг тэрээд дахны завгаа хатгаас өсвөлээд олон зүйлийг сурч байна. Цахны давууга ер нь бол гайгүй сайн уйж байгаа, холуулахгүй байгаа. Ахнарынхаа зааж өгсөний дагуу тийм байна. Тэгээд цэргийн албыг бол нэг бол хаасан шиг хаана гэж ер нь бодож байгаа. Олон төрлийн тэмцээн уралдаан болдог. Тэрэн дээр нь шаргуу бас орно. Энэ жил нөө марш такт гэдэг тэмцээн болно. Тэрэнд бас орох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд өөрийгөө сайн бэлдэж байгаа л орно доо. Бодож исэн зүйлээс цэрэг төрөд шал ондоо зүйлийг төсөөллөөс шал ондоо орж ирж байна. Эх орноо хайрлах гэж юу, эх орн гэж юу. Тэгээд цэрэг төрөд сэтгэл амар өндөр байна. Би чадахгүй байсан зүйлээ цэрэг төрөд сурж байна. Хийхстэй хийж үзээгүй зүйлээ энд ирээд хийж сурж байна. Ер нь эр хүн болж төрснөх эх орныхоо төлөө хизээд ямагт цагт бэлэн байх. Тийм ер нь бол цэргийн албанд татагт ирснээр маш баяртай байгаа. Олон зүйлийг сурч байна. Цэргийн албанд ирээд нэг сар ч болоогүй байгаа залуусын хувьд тэдний сэтгэл зүйтэй ажиллах явдал хамгийн чухал. Туршлагатай цэргийн дарганаар тэр тал дээр нь чиглүүлж өгнө. Шантрах юм гарна л да мэдээж карантины бэлтгэлээ 45 оны хугацаанд жоо хачаал өгнө, гүйж харина. Тэр үед нь тэгэл одоо нэг аав ээжийн л орлож ярилцсан л гэсэн үг л тань. Ах нь болно. Тэгээд болохгүй байгаа нэгнтэй ярилцаж үзнэ. Болж байгаа нэгнийг магтана. Тэгжиж тэгэл ер нь тэгэл хөлмөл тавих, жигдлэл нэгнтэй нь хооронд байнга харьцсан. Тэг хүн болгоны судалгааг аавна, хооронд нь ингээд ярилцсан. Тэгэл ер нь болж үл жигдлэх талаар л ер нь чагсаалын бэлтгэл хийлгэж хөлмөл тавих талаар бодуулдаг та. Анх ирчээд бас нэг хууц норм аваад өмсөд ирэхээр бас сэтгэл санаа нь өөрчлөгдөөд аль сурын мэдийг сэрэмжлэлт их болдог зэрэг. Дээд оны одоо манай ахнараас зааж үлдээсэн юм одоо дүүнэртээ тэднийг бүх юм цаг алгасахгүй ахнарын хэлсэн бүгдийг илүү дууг зааж өгч байгаа. Тэгээ өөрөөсөө мэдэж чадах юм бол бас бүгдийг хэлж өгөө зааж өгөө аль болох тайлбарлаад цэргийн амьдрал юм байд шүү. Бүгдэн дээр нь одоо идэвхтэй зүтгэлтэй гэдгийг хэлж өгд юм да. Зэвсэг түвшний тэг 15 дугаар анги цэргийн алба хаагчдынхаа алба хаах орчин нөхцөлийг чамгүй сайн бүрдүүлсэн байна. Олон жилийн настай хуучирч муудсан чулуун барилгыг шинжилэн засварласнаар хугацаа цэргийн алба хаагчид тоглог байранд дулаахан цэвэр цэнцгэр орчинд албаа нэр төртэй хааж байна. Өмнө нь бол зүгээр энгийн юмыг ингээл тэр хүний нэг торгоогоо хайдаг гэсэн бол энийг одоо ингээд яг хэмжээгээр нь нямба гаргаад тэгж хайдуулгаар арай өөр ондоо. Хоол нь амттай юм байна уу? Тэгээд бид нарт болж гэнэ үү, садаж гэнэ. Хийхдээ ер нь ямар хоол идэж байна? Талах тарай нь ер нь ямар байна? Талах 2 зүсэм талах өгж байгаа. Тэгээд 2 зүсэм талах их том юм байна, 2 зүсэм талах нэг үү. Тий.
Тэгээ энэ ингээл хоёр зүн талах. Бид нарт болж байгаа хаал амттай байгаа. Бэлтгэл сургууль хийсний дараа жоохон цангадаг. Тэгээд ирээд сайн халуун цай уугаад их гоё байдаг. Цэргийн амьдралд бүх зүйл нарийн төлөвлөгөөт цагийн хуваарийн дагуу зохицуулав. Цэргийн сургалт бэлтгэл, соёл амралтын цаг, хувцас хунраа эндүүдэж захны давууга хадах зэрэг нь тодорхой хугацаатай. Энэ бүх зүйл цагийн юмыг цагт нь хийж амжуулдаг эмгэгцэгтэй байдалд сургана. Цэргийн хаалбыг өмнө нь бол анхнараас их сонсдог байсан. Тэгэл очиод жоохон хэцүү, ихэндээ хэцүү байдаг. Тэгэл сүүлдээ ингээ хатууж суугаал, бөөр суртаа болоод хүнээс үг дуулдаг болно тий. Тэгэл ер нь тэгэл өөр дэг журамтай, цэвэрч, нимбаад. Тэгэл ер нь хамтдаа бүгдийг даван тууландаа л гэж хэлээ да. Өнөөдөр цэргийн шинэхэн амьдралдаа дасаагүй будилж төгдөрч болгоч. Цаг хугацаа чамайг эр хүн, эр цэрэг болгож энэ их орны хүндтэй, нэртэй хүн нь болгоно. Учир нь байлдагч та цэргийн албаа өөрийн чин хүслээр хааж байгаа нь. Эх орныхоо тусгаар тогтнолыг батжуулахад, бодлоо хамгаалах салбарыг бэхжүүлэхэд, өөрийн хүсэл зорилгодоо хүрэхэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Эрхэмлэж яваараа хэмээн машид итгэн эрхчлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээв. Маршал Горлогийн чойголсон. Иргэн музикч та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан Төв Азийн цэжинд туурга тусгаар орших Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ирэн мэдчилээ. 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагт орших манай улс тусгаар тогтнолоо баталгаажуулж 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагт гишүүнээр элсэн орсон байдаг юм а. Тэртээ 1945 онд дэлхийд дахинд инх тайвныг зогслооход чиглэсэн улс орнуудыг игнэндээ нэгтгэснээр үүсгэн байгуулагдаж байсан тус байгууллагт элсэж орсон улс орон бүр нэгдсэн үндэсний байгууллагын дүрм журам олон улсын хэм хэмжээ зарчмуудыг хүлээн зөвшөөрсний үндсэнд гишүүнээр элсдэг зарчимтай. Тэр хэмжээгээр гишүүн орны хүлээх олон талд үүрэг гэж бий. Түүний нэг бол инхийг сахиулах ажиллагаа. Монгол улсын зэвсэгт хүчний тухайд 2002 онд Конгулсад цэргийн хоёр ажиглагчаа илгээснээр хувь нэмрээ илүү бодтой оруулж ирсэн гэж үздэг бөгөөд тэр үйл явдлаас хойш өнөөдөр хүртэл 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсын зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 14,000 гаруй цэрэгдаачид эх орныхоо нэрийг өндөр төргөн инхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дүмэдээ бий. Дуулах студийн уран бүтээлч бид энэ удаад өнгөрсөн бус яг одоо дэлхийн халуун цэгүүдэд Монгол улсын зэвсэгт хүчний төлөөлөн алба үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдын ажиллагааны газар орны тухай өгүүлэх гэж байна. Яг одоогийн байдлаар дэлхийд цагийн байдал докторгүй 20 гаруй орнд нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаа. Харин манай улсын тухайд Африк төвд орших бүгд найрамдах ардчилсан Конго улс, Баруун Сахар, бүгд найрамдах Судан улсын Дарфур мужи, бүгд найрамдах Өмнөд Судан улс, Исламын бүгд найрамдах Афганистан улсуудад 1200 гаруй аавын хүү, ээжин охид эх орон зэвсэгт хүчний төлөөлөн үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг улс тус бүрээр нь задлуул. Бүгд найрамдах ардчилсан Конго улс. Бүгд найрамдах ардчилсан Конго улс нь Африк тивийн дунд орших нийтдээ 2,267,600 км квадрат газар нутагтай 350 орчим угсаатны бүлэг овог бүхий 67.5 сая хүн амтай улс орон юм. Газар нутгийн хэмжээгээр Африк тивдээ Судан, Алжир улсын дараа 3 дугаарт бичигддэг. Хойд талаараа бүгд найрамдах Конго улс, Төв Африкийн бүгд найрамдах улс Судан, зүүн талаараа Уганда, Уванда, Бурунди, Танзан, зүүн өмнөд хэсгээрээ Замби, өмнөд талаараа Ангол гэсэн 9 улстай хилцалгаа оршдог. Тус улс баруун талаараа Атлантын далайтай холбогддог гарцтай. Газар нутг нь ширэнгэн ой, гол нуур, намаг ус, идэвхтэй галт уул, дархан цаазтай ой, цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгалийн өвөрмөц тогтцойгоос гадна байгалийн асар их баялагтай улс орон юм. Тус улсад үүссэн цагийн байдалтай холбогдуулан нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаа өрнөж байна. Үүнд манай улсаас цэргийн ажиглагч офицер үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд гал зогсоох гэрээний биелэлтийг хянах, ажиглалт, эргүүл зохион байгуулах, зэвсэг хураах үйл ажиллагаанд хяналт тавих, сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар оролцох зэрэг үүргүүдийг хүлээн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Баруун сахар. Баруун сахар Хойд Атлантын далай, Мавритан, Марокко улсын хооронд оршдог. Нийтдээ 266 мянган км квадрат нутаг дэвсгэртэй, усан хилийн урт нь 1110 км, хуурай замын хилийн урт нь 2046 км. Баруун сахар голдуу намдор газар зөнхөлдөг ба чулуу болон элсээр бүрхэгдсэн говь цөл байдаг байна. Өвөл хаврын улиралд халуун хуурай элсэн шуурга тохиолддог бөгөөд жилийн 60% нь үзэгдэх орчин хязгаарлагдмал тоосон мананцартай байдаг байна. Эдийн засгийн хувьд бэлчээрийн мал аж ахуй, загас агнуур болон фосфатын уургай нь хүн амын орлогын их үүсвэр. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 1991 оны 4-р сарын 29-ний 690 тод тогтоолыг үндэслэн тус улсад нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа явагдаж байна. Тус ажиллагаанд манай цэргийн ажиглагч офицер гал зогсоох гэрээний биелтийг хянах, Марокко улс нь цэргээ хоригдуулж байгаа эсхийг хянах, заагдсан районд Марокко болон Полисариогийн фронтын цэргийн тооны харьцааг хянах, баруун сахарын улс төрийн хоригдлыг суллах алхмуудыг хийх, дайнд олзлогдохстыг харилцан солилцох үйл ажиллагааг ажиглах, дөрвөсдгийг эх оронд нь буцаах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сонгуулийн эрх бүхий хүмүүсийг бүртгэх, шударга, чөлөөтөө санал асуулгыг зохион байгуулж, үр дүнгийн тодорхойлох үүргийг хүлээж байдаг. Тус үүргийг биелүүлэхдээ газрын болон агаарын эргүүл, ажиглалтын цэг зохион байгуулах, сөргөлдөгч талуудын цэргийн штабт айлчлан мэдээлэл цуглуулах, цэргийн анги нэгтгэлүүдийн байрлал, зэвсэглэл, техник, хүн хүчийг хянах замаар хэрэгжүүлдэг. Цэргийн ажиглагч нар 9 ажиллагааны салбарт хуваагддаг бөгөөд салбарууд 12,000-аас 47,000 км квадрат нутаг дэвсгэрийг хариуцдаг байна. Цэргийн ажиглагч нарын салбарууд өдөр бүр дунджаар 25 өдрийн болон шөнийн эргүүлийг үйлдэж, салбар тус бүр 7 хоногт дунджаар 18 өдрийн болон шөнийн эргүүл үйлдэж, 2000 км зам туулдаг бөгөөд сард дунджаар 35 удаа агаарын эргүүлийг хийж, 100,000 км-с их хэмжээний замыг туулдаг гэсэн тоон судалгаа байна. Бүгд найрамдах Судан улсын Дарфур муж. Бүгд найрамдах Судан улсын Дарфур мужид зохион байгуулагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын цэргийн 2 дугаар шатны хээрээ эмнэлгийг хандивлах тухай хүсэлтийг ирүүлсэн байдаг юм а. Уг хүсэлтийн дагуу ажиллагааны газар оронд Монгол улсын зэвсэгт хүчнээс цэргийн хээрийн 2 дугаар шатлалын эмнэлэг 2010 оноос эхлэн өнөөдрийн хүртэл үргээ амжилттай гүйцэтгэж байна. Ажиллагааны ерөнхий цагийн байдал тогтворгүй. Хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагааны эрчим өндөр. Тэм ч учраас манай эмнэлгийн бие бүрэлдэхүүнд учрах эрсдэл, гүйцэтгэх үүрэг ихээхэн онцлогтой. Цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлэг нэгдсэн үндэсний байгууллагын тавьж буй стандартад нийцүүлэн баазын хамгаалтын байдал, хангалт, орчны нөхцөл байдал зэргийг харгалзан бүх төрлийн тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн хангалттай нөөцийг бүрдүүлсэн учраас ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой. Манай 68 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлэг бүгд найрамдах Судан улсын Дарфур мужид зохион байгуулагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны хойд хариуцлагын бүсэд буюу цэргийн хүчний төв штаб байрладаг Судан улсын Дарфур мужийн төв хот болох Эль Фашер хотоос баруун хойш 170 км зайд байрлах Кабкабия сүрэнгийн хажууд байрлах нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн баазад байрлан үйл ажиллагаа явуулж байна. Цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлэг нь ажиллагааны хариуцлагын умард бүсэд үүрэг гүйцэтгэж, нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн хүчин, иргэний цагдаа, цэргийн ажиглагч, штабын ажилтнууд, олон улсын болон орон нутгийн гэрээт энгийн ажилтан, олон улсын байгууллагуудын ажилтнууд, нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурын ажилтнуудад ойролцоогоор 5,000 хүн эмнэлгийн 2 дугаар шатны тусламж үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Бүгд найрамдах Өмнөд Судан улс. Дэлхийн хамгийн залуу тусгаар тогтносон улс бол бүгд найрамдах Өмнөд Судан улс. Далайд гарцгүй хуурай газраар хүрээлэгдсэн. Африк ТV-ийн зүүн хойд Сахилийн бүсэд оршдог. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн шийдвэрээр бүгд найрамдах Өмнөд Судан улсыг 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр дэлхийн 193 дахь бүгд найрамдах тусгаар улс хэмээн аль биесээр бүртгэсэн. Улсын нийслэлийг Жуба хотоор тогтсон байна.
10 гаруй жилийн туршид хойд Суданаас салан тусгаарлахын тулд 1.5 сая гэмгүй номхон ард иргэд амнасаа алдсан тоо мэдээ энэ улсад бий. Өмнөд Судан нь тусгаар тогтнолоо зарлан тунхаглах асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдсэн бөгөөд ард иргэдийн 99% зөвшөөрснөөр ийхүү тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж чадсан юм. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1996 дугаар тогтоолоор бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагааг явуулж байна. Тус ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон нь 2012 оноос эхлэн үүр гүйцэтгэж байгаа. Манай цэргийн алба хаагчдын тухайд энгийн иргэдийг хамгаалах, нэгдсэн үндэсний байгууллагын бие бүрэлдэхүүн, барилга байгууламж, техник, тоног хэрэгслийг хамгаалах, хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудыг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох болон мөргөлдөөнийг намжаах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсэг хураах, сэргээс халах, эргэншүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөргөлдөөнийг хориглох, намжаах, шийдвэрлэх үүргийг гүйцэтгэхэд бүгд найрамдах Өмнөд Судан улсын засгийн газарт дэмжлэг үзүүлэн үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Мандатаар заагдсан энгийн иргэдийг хамгаалах үндсэн үүргийг ойр болон холын зайд агаарын эргүүл, цувааны хамгаалалт, татан гаргалтаар гүйцэтгэхээс гадна орон гэрээсээ дайчсан хүмүүсийн лагерыг хамгаалалт, тэднийг ундны усаар хангах, бүслэн нэгжих ажиллагаа зэрэг нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн хүчин гүйцэтгэх бүх төрлийн үүргүүдийг гүйцэтгэж байгаа юм. Сүүлд гарсан мэдээллээс дуулахад тус улсын орон нутгийн энгийн иргэний бид зэвсгэлсэн 3 этгээд халдсныг Монголын энхийг сахиулагчид даслан зогсоосон баярт мэдээлэл ирснийг онцлон хэлэхэд таатай байна. Исламын бүгд найрамдах Афганистан улс. Исламын бүгд найрамдах Афганистан улс нь Төв Азийн нутаг дэвсгэрт хойд талаараа Туркменстан, Узбекистан, Тажикстан, зүүн талаараа бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Энэтхэг улс, баруун талаараа Иран, зүүн болон урд талаараа Пакистан улстай тус тус хэлэлдэг. Тус улс нь 1946 онд нэгдсэн үндэсний байгууллагт элссэн нийт 29 сая хүн амтай бүрэн эрхт тусгаар улс юм. Газар зүүн байрлалын хувьд өмнө, Төв, Өрн Азийн аль аль нь багтдаг. Македоны Александраас эхлээд Перс, Скиф, Кушан, Сакас, Хүнс, Араб, Турк, Монгол, Англи, Орос зэрэг олон улс үндэстэн булаацалдан эзэлж байсан түүхийн эцэст нэг үндэстэн бус өөр хэлээр ярьдаг нэлээд хэдэн үндэстнүүдээс бүрэлдсэн улс юм. Афганистан улс анхны чөлөөт сонгуулиараа ерөнхийлөгчөө сонгож 2005 онд парламентын сонгуулиа амжилттай явуулж Афганистаны шинэ засгийн газрыг байгуулан улс орондоо эрх зүйд төр зохицлуулах, эдийн засгаас сэргээн босгох, аюулгүй байдлыг баталгаатай хангах, иргэдийн амьдралын наад захын баталгааг хангахын төлөө ажиллаж байсан ч тус улсын ирээдүйн хөгжил, аюулгүй байдалд Аль-Каида террорист байгууллагын зэвсэгт бүлэглэлүүд, Харт амхны 8, гэмт хэргийн өсөлт, эдийн засгийн сул дорой байдал өсөргөөр нөлөөлсөөр байсан юм. Афганистаны эрх чөлөөг дэмжих акт 2002, олон нийтийн хууль 107-гийн 327. Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Америк нэгдсэн улсын бадлан хамгаалах яам манай талд Афганистаны үндэсний армийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэний дагуу Афганистаны үндэсний армийн артиллерийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, эвдрэлтэй байгаа их буунуудад засвар үйлчилгээ хийх үүрэг бүхий сургалтын хөдөлгөөнт багийг томилон ажилуулах талаар Америк нэгдсэн улсын бадлан хамгаалах яам, Монгол улсын бадлан хамгаалах яам харилцан тохирч Афганистаны үндэсний армид туслах техникийн сургалт, засвар үйлчилгээний Монголын багийн тээвэрлэлт, хангалтын тухай Монгол улсын бадлан хамгаалах яам, Америк нэгдсэн улсын бадлан хамгаалах яам хоорондын техникийн тохиролцоог 2003 онд анх байгуулж, сургалтын хөдөлгөөнт багийг томилон ажилуулах тухай шийдвэр гаргаснаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Түүнээс хойш тус ажиллагааны газар тогтвортой эрх чөлөө, аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин зэрэг ажиллагаанууд явагдсан. Одоогийн байдлаар Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Америк нэгдсэн улстай хамтарсан хамгаалтын рот шинэ Кабул баазд, холбооны бүгд найрамдах Герман улстай хамтарсан хамгаалтын рот Мармал баазад үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Цагийн байдал докторгүй 20 гаруй оронд нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаагаас Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн албаагчид оролцож байгаа ажиллагаануудыг энэ удаад онцлон үзүүллээ. Өнөөдрийн байдлаар нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд гишүүн 100 гаруй орон цэргээ илгээж оролцож байгаагаас Монгол Улс цэргийнхээ тоогоор 30 дугаарт эрэмблэгдэж байна. Энэ бол амжилт. Бид нэвтрүүлгийнхээ энэ хэсгийг зэвсэгт хүчний жанжир штабын ажиллагааны удирдлагын газрын энхийг дэмжих ажиллагааны хэлтстэй хамтран бүтээлээ. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамтаага эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Өргөжлүүлэн өнгөрөх 7 хоногт Монгол Улсын Батлан хамгаалах салбарт өрнөсөн мэдээллийг хураангуйлан хүргэе. Энэ сарын 16-ны өдөр Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ бүгд найрамдах Польш улсаас бүгд найрамдах Хятад ард улсад Монгол улсыг хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Михаил Бандаг төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бүгд найрамдах Польш улсын цэргийн ихтэйд сургуулиудад инженер техник нисхийн чиглэлээр манай улсын цэргийн албан агчдыг сургах хүсэлтэй байгааг энэ үеэр онцлон тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Өнгөрөх 7 хоногт үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтан аюулгүй байдлын судлаач нарын 2016-аас 2017 оны сургуулийн жилийн аюулгүй байдал стратегийн дамжааны нээлт Батлан хамгаалах их сургуульд боллоо. Энэ жил шинжилэн боловсруулсан сургуулийн хөтөлбөрийн дагуу хичээллэхийн сацуу аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцж стратегийн аялал зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Зэвсэг түвшний агаарын цэргийн командлын удирдах албан тушаалын ахлагч нарын заах арга зүйн цугларалт энэ сарын 17-наас 18-ны өдрүүдэд Зэвсэг түвшний 353 дугаар ангийн байрлалд боллоо. Тус цугларалтаар мэрэгжлийн цэрэг суурилсан зэвсэг төвчин ба цэргийн сургалт бэлтгэлд агаарын цэргийн удирдах албан тушаалын ахлагч нарын оролцоо сэдвийг онцлон явуулсан байна. Цэргийн сургалт бэлтгэлийг явуулахад агаарын цэргийн удирдах албан тушаалын ахлагч нарын гүйцэтгэх оролцоо, ажлын байрны тодорхойлолтод заагдах ажил үүргийн хуваарийг тодорхой болгоход сургалтын гол зорилго чиглэгджээ. Монгол Улсын зэвсэг төвчөнд артларын цэрэг үүсч хөгжсөний 95 жилийн энэ сарын 15-ны өдөр тохиоллоо. Ойн хүрээнд артларын цэрэг 95 гэрэл зургийн үзэгслэн Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музейд дэглэгдсэн юм. Үзэгслэнд үе үеийн артларчдын түүхэн замнал, үйл ажиллагааг харуулсан сонирхолтой гэрэл зургууд дэглэгджээ. Үзэгслэн энэ сарыг дуустал үргэлжилнэ. Зэвсэг түвшний агаарын цэргийн командлын захиалгаар зэвсэг түвшний 353 дугаар ангийг төвшиглэн оператор, радио, телеграфч, планшетчин мэргэжлийг эзэмшихээр суралцж буй 60 гаруй залуус цэргийн анхан шатны бэлтгэлээ өндөрлөж өнгөрөгч бэм гарагт цэргийн тангаргаа өргөлөө. Эдгээр ахлагчид эх орны өнцөг булан бүрт байрлах агаарын цэргийн анги салбаруудад ирэх 6 дугаар сар томилогдсон үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Монгол хурандаа нийгэмлэгээ санаачлан эмэгтгэн гаргаж буй Монгол хурандаа цуврал бүтээлийн 3 дахь дэвтэр өнгөрөгч Баасан гарагт интер номын хүндэтгэлийн танхимд нээлттэй илээ. Тус номонд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж, нэг насны амьдралаа зориулсан үе үеийн ахмад хурандаа нар мөнхлөгддөг байна. Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 84 дахь жилийн өвөл цагийн нээлтийн хүрээнд өнгөрөх 7 хоногт соёлын тэргүүний ажилтан хөгжимчин чулууны Цэнхэр тамирын өвхөн цэргийн чуулга дахь 60 жил хүндэтгэлийн тоглолт офицеруудын ордонд боллоо. Тэрээр урлаг зориулсан 20 гаруй жилийн хугацаанд төрийн болон ёсол хүндэтгэлийн 4000 гаруй тоглолтод оролцсон хөгжмийн тансаг аялгаугаар ард түмэн цэрэг дайчдын сонорыг мэлгэжээ. Энэ жил Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хэмжээний цас орж байгаа. Нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргасан. Түүний хүрээнд Батлан хамгаалах яам, түүний харийн аж ахуй нэгж байгууллагын ажилтан алба хаагчид өнгөрөгч бэм гарагт өөрийн хариуцлагын 50 м доторх гудамж талбайн цас мөсийг цэвэрлэж нийслэлийн засаг даргын уриалгыг дэмжиж ажиллалаа. Бидний бэлтгэсэн эх орны төлөө нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Эх 7 хоног шинэ мэдээлэлтэй эргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.